Боловсролын хөгжлийн нэг гарцсан үндэснийг их томоохон үйлдвэр компаниудыг бий болгоход дэмжиж ажиллах. Тэгвэл баялаг үйлдвэрлэлээр дамжуулан нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгох ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын төлөөлөлтөд улсын хурлын дарга уулзсан байна. Үйлдвэрлэлтэй салшгүй холбоотой. Нэг үеуд бол уналтанд ороод байсан үндэсний үйлдвэрлэлээс сэргийж дотоодынхоо хэрэгцээг төдийгүй гадны зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон. Нэг өсөндөө ганц импортлогч орн байсан манайх экспортлогч орн болсон гэсэн үг ээ. Жишээлхэд хамгийн өргөн хэрэглэгддэг хоол үйлдвэрлэлийн салбарын зайлшгүй хэрэгцээ болох цахилгаан хэрэгслүүдийг дотооддоо үйлдвэрлэж эрчим хүчийг хэмнэх хөдөөгийн иргэдийн цахилгааны хэрэгцээг бүрэн хангах нарны зайг үйлдвэрлэж байна. Ер нь бол дотооддоо өндөр технологиор нарны зайн хавтан үйлдвэрлээд Япон улс руу экспортод гаргаад 4 жил болж байна. 4 жилийн хугацаанд бол 10 мегаватт буюу 40 мянган ширхэг нарны хавтан экспортод Япон улс руу гаргасан байгаа. Ер нь бол тархмал эрчим хүчний сүлжээтэй Монгол орны хувьд бол яхаарахгүй сэргээгдэх эрчим хүчийг ашиглах нь бол нэн тохиромжтой. Хамгийн тохиромжтой эрчим хүчний их хэсэг нь сэргээгдэх эрчим хүч. Тэр тундаа нарны эрчим хүчний хөөс байгаа. Түүхэд нь бол цэвэр зэвэрдэггүй гам баяр 304 гэсэн ийм металлаар хийгдэж байгаагаад цэвэр одоо түүхэд нь бол импортоор орж ирдэг. Өртгөх нь бол ойролцоогоор бол сая 500 мянгаас 250 мянган төгрөгийн үнэтэй 40 литрээс 250 литр хэмжээтэй үйлдвэрлэж байгаа. Дотоодын зах зээлийг 100% хангана. Үүнийг одоо импортын тогооноос хамгаалах татврын орчин бүрдүүлэх энэ төргээд төр засгийн дэмжлэг бол маш их хэрэгтэй байгаа. Хоёрдугаар одоо бидний хийсэн мараа бүтээгдэхүүнийг төр одоо худалдан авалтаа дэмжиж дотоодын хэрэгцээнд худалдан авах юм бол бид бол одоо үйлдвэрлээд үйл ажиллагаа явуулаад ажиллах бүрэн болцоотой байна. Монгол улсын аж үйлдвэрийн технологийн хөгжлийн түвшин бусад орнуудтай харьцуулахад маш бага үзүүлэлттэй байгаа нь уул уурхайн салбар дээрээ түшиглэн нийгмийн баялагийг үйлдвэрээр дамжуулан нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлага зайлшгүй тулгарч байгаа юм а. Одоо энэ бүх үйлдвэрлэгч нартай уулзахад нэг л гурван юм ярьж. Нэгдүгээрт яг манай энэ хийж байгаа юм дээр татвар тавьж өгөөч. Хоёрдугаарт энэ үйлдвэрлэлийг явуулахад хэрэгжилж байгаа сэлбэг түүхийн эдийг татвараас чөлөөлж өгөөч. Нэг нь татвар өсгөх, бэлэн бүтээгдэхүүнээр нэг нь татвараас чөлөөлж өгөх үндсэн материал түүхийн эдийг гурав дахь нь энэ угсралт хийдэг юмнуудыг угсралтын эд ангуудыг бас татвараас чөлөөлж өгөөч. Ийм татварын бодлогоор бол дотооддоо угсрах аж үйлдвэр одоо бусад автобус ачааны машин бүх юм хийх боломжтой. Үйлдвэрлэл эрхлэгчдийн өмнө ганц тулгамддаг асуудал нь борлуулалт болоод татварын дарамт байдгийг хэлж байна. Тиймээс улсын хурал засгийн газрын зүгээс үйлдвэрлэлийн эд ангийн материалыг гайл нэмэн өртгийн албан татвараас 5 хүртэлх жил чөлөөлөх хууль, ижил төстэй бүтээгдэхүүний гайлын татварыг нэмэгдүүлэх талаар эрх зүйн орчныг бүрдүүлж өгөхийг хүсэж байгаагаа илэрхийллээ.